1.2 тэрбумын орлого олсон байна. Зөвхөн шингэн сүв үнээ саагаад шингэн сүвгээ зараад үйлдвэрлэлүүгээ нийлүүлээд ийм өндөр орлого олж чадсан байна. Сайн байцгаана уу? Даваас өрөн байна. Ингээд анхудаагийнхаа дугаараар та бүхэндээ мэдчилж байна. Малчин болоод, фермерч болоод сүүний чиглэлийн бизнесийг сонгоод 4 жилийн хугацааг өнгөрөөсөн байна. Солонгос улсаас гэр бүлээрээ Монголоо зориод буцаж ирээд за хөдөө сүүний чиглэлийн ферм малчин айл болъё гэж зориод шийдсэн байгаа. Яг ингээд малчин болоод 4 жилийн хугацааг өнгөрөөсөн байна. Өнөөдрийн байдлаар хэд гэр бүлийн хамт бит хоёр орлогоо дүгнээд үзлээ. 1.2 тэрбумын орлого олсон байна. 1.2 тэрбумын орлого олсон байна. Зөвхөн шингэн сүв үнээ саагаад шингэн сүвгээ зараад үйлдвэрлэлүүгээ нийлүүлээд ийм өндөр орлого олж чадсан байна. 4 жилийн өмнө бол ийм их мөнгийг олно гэж төсөөлөөгүй явсан. Анх 20 онд эхлээд 21 оноос үнээгээ сааж эхлээд сүүгээ бэлтгэн нийлүүлж агаад анх бит хоёр үйлдвэртээ өглөө болгон 150 литр сүүнийхээ машинда хийгээд явуулдаг байсан болвол яг өнөөдрийн байдлаар 1000 литр сүү 30 минутын өмнө сүүний машин ирээ сүүгээ нийлүүлэхэд бит хоёр 1000 литр сүү бэлтгэн нийлүүлээд өгч явуулж чадж байгаадаа үнэхээр бахарж байна. Үнэхээр одоо гэр бүлийн хүний хувьд өөрийнхөө хувьд үнэхээр бахархаж байна. Энэ 1000 литр сөөг өдөр болгон өгөх өнөөдрийн одоо 1.2 тэрбумыг орлогыг олоход малчин хүн 1000 мэрэгчлээ гэдэг шиг өдөр болгон суралцж идэг. Өдөр болгон хийсээр яваа. Тэгээд яг над шиг фермерчин болмоор байгаа, хотоос цэвэр агаар гарч амьдрмаар байгаа залуу гэр бүлүүдтэй зааж сургаж цэвэр агаарт маш өндөр орлоготой хашаан дотроо гэр бүлээрээ ад жаргалтай, стресгүй ийм сайхан амьдрах боломжийг заа зөвлөе гэдэг энэ сошиал сувга нээсэн байна. Би танд мэддэг шатдаг бүх зөвлөгөө одоо оноогоо тантай хуваалцаад явах болно. Тэгээд та бүхэн маань Даваас өрөнтэйгээ хамт байгаарай. Миний гэр бүлтэй хамт байгаарай. Дараагийнхын бичлэгээр би нэг бүрчлэн үйл ажиллагаанууд танилцуулаад явна. Надтай хамт байгаарай.